Солонгосоос Монгол руу урилга явуулах чи юм амархан байсан. За hi guys, сая хэд хоногийн өмнө манай гэрийнх нь нөгөө Солонгост аялах гэж ирээд за тэгээ аялахт нь болохоор би эндээс нөгөө виз мэдүүлэгт нь урилга явуулсан байгаа. За мэдээж аялын виз мэдүүлж яхад урилга явуулбал бас тэмтэй байдаг тийм. За тэгээ энэ удаагийн бичлэгээрээ Солонгосоос Монгол руу хэрхэн урилга явуулах вэ талаар хуваалцах гэж байна. Урилга явуулахад болохоор яг 3 алхамаас бүрдэж байгаа. Хамгийн их нь болохоор за маягт бөглөх, хоёр дахь нь болохоор нотротоор баталгаажуулах, за гурав дахь нь болохоор баталгаажуулсан тэр материалаа Монгол руу өгч явуулаад виз мэдүүлэлтийн цуг өгөх. Ерөнхийдөө ийм 3 алхамтаас бүрдэнэ. За хамгийн ихэнд болохоор тэр материалыг ер нь хаанаас хэдүүлээ олж авч бөглөх вэ гэхээр Visa for Korea Cgmin гэдэг сайт руу орохоор за ингээ монгол хэл дээр ингээд сонгоод бүглэх боломжтой байгаа. За ингээд доошлуулах юм бол энэ дээр визний зааварчилгаа болон маягт бүглэх гэсэн хэсэг байгаа. За энэ хэсгээс та виз мэдүүлгийн маягт болон холбогдох бичгээр төсгөн зэсийг сонгоод за ингээ харах юм бол урилгын маягт байгаа. За тэгэхээр урилга явуулах хувь хүн болон байгууллага гэсэн энэ хэсгийг сонгонгууд за ингээд урилгын маань маягт гараад ирж байгаа. За энэ дээр болохоор ингээ хоёр нүүр маягт байгаа. За эхнийх нь болохоор энэ хувь хүн лөө урилга явуулж байгаа л. За хоёр дахь нь болохоор албан байгууллагаас одоо урилга явуулж байгаа гэсэн юм хоёр хэсэг байгаа. За тэгэхээр одоо жишээ нь та над чиг одоо тий энэ чигүүрээс сурдаг Монголоос гэр бүлийнхнийгаа ч юм уу дүүгээ ч юм уу тий урьгч байгаа бол эхний хэсгийг дээр нь эхний одоо энэ нүрийг бүглэхэд хангалттай байна. За энэ дээр юу жишээ нь бүглэж ийнэ гэхээр нэгдүгээр хэсэгт болохоор одоо таны уригдж байгаа хүний мэдээлэл бүглэгдэнэ. За хоёрдугаар хэсэгт болохоор урьж байгаа хүн буюу өөрөө ч мэдээлэл бүглэгдэнэ. За 3 4-гээд одоо аялын зорилго тий хугацаа гэх мэдээллүүдийг бүглөөд онсоор гарын үсгээ зурхтал хангалттай. Ерөнхийдөө тэг хэл мэдэхгүй байсан чинь энийг бол орчуулад ингээ бүглэхэд бол маш ойлгомжтой энгийн маягт байгаа. За тэгээ энэ маягтаа бүглэж дуусныхаа дараа та гэрийнхээ ойролцоо хамгийн ойрхон байрлах гунжин гэдэг одоо нотротын хэсгээр очиод энэ бичиг баримтаа энэ маягтаа цэгнүүлэгтэйг авч чад нотротоор баталгаажуулах шаардлагатай. За нэг нотротоор баталгаажуулахад нэг бичиг баримт бол 14,000 орчим вон болт юм лээ. Тэгэхээр харьцангуй хэмд. За тэгэхээр тэр материалгаа та Монгол руу явуулаад танаа одоо виз мэдүүлж байгаа ээж дотны үнэ чинь визний материал тацаг өгөхөд болно гэсэн үг. Анхаарах зүйл нь болохоор одоо таны одоо өрсөн хүн чинь одоо хууль зөрчсөн үйлдэл ч юм уу тийм зүйл гарах юм бол та тэр одоо хариуцлагыг үүрэх ёстой учраас мэдээж тэг мэдж яхад илүүдэхгүй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.